Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Өнөөдөр би гэгээн Валентины өдрийн бодолтой ингэж хийх гэж байна. Та бүхэн энэ бодолтыг яаж хийснийг минь хармаар байвал бичлэгийг нь дуустал үзээрэй. За эхлээд би нүрээ угаагаад тоосоо түрхчихсэн байгаа. Тийм учраас Tony Moly-гийн энэ Luminous Aura Goddess гэдэг энэ BB cream-ийг ашиглаад энийг гараараа сайхан жигтгэн түрхээд суурай бэлтнэ. Нүрэндээ сайтар түрхээд хүзээгээ бас мартаж болохгүй. За тэгээд өө дарагчийн хувьд би энэ Tony Moly-гийн бас Cara Dual Concealer гэдэг энийг уртааш нь түрхэж өгөөд ядам хуруугаараа багаар ингэ зөөлхөн шингээж уусгаж өгнө. Уртааш нь түрхэхээр доод хэсгийн нүдний доорх тэрхүүх туяаг бол сайтар алга болгож анхаарлыг гэрэл татдаг. Нүдэндээ би нүдний будагны суур бас тавьж өгнө. Энэнийг тавьснаар будгийн өнгө их гоё тод гарч ирж бас уусахгүй, арилахгүй сайхан байдаг. Дараагаар нь хөмсгөө сайхан тодруулж өгнө. Би багсаар ингээд сүдэр тавих дуртай. Тэгэхээр илүү энгийн юм шиг харагддаг. За дараагаар нь би нүдний тэнээ түрхэнэ. Өнөөдөр би нэг юм шаргал тийм гоё энгийн бодол тиймэр байгаа учраас энэ Flormar-ын нүдний тэнийг ашиглана. Энийг би улсын хөтөлбөрөөс авсан. За эхлээд шар өнгөөр нь сайхан гэгээлэг өнгөөс нь эхлээд сайхан уусгаж өгөөд хөсвөр багсаараа уусгаж өгчөөд дараа нь бараа өнгөөс нь аваад гэхдээ энэ хамгийн цайвар бараа өнгөөр нь сайхан нүдний хаан гадна хэсгийг багсаараа зөөлхөн ингээд уусгаж өгөөд дараагаар нь бараа өнгийг нэг сата бор өнгөсөн тэр өнгөөр нь тавьж өглөө жоохон тэн унтсан болохоор энийг багсаар арилгаж өгч байна. Тэгээд тэр багсаа ашиглаад нүднийхээ доод хэсгийг бас жоохон өнгө оруулж өгч байна. Одоо нэг багсныхаа нөгөө үзүүрээр нь бараа өнгөөс нь оруулж өгөөд арай жоохон их болчих шиг боллоо. Тэрийг багсаараа жоохон арилгаж өгөөд Bare Minerals-ийн энэ сүдрийг ашиглаад би нүднийхээ хөгөр хэсэгт бас нарийнхан багсаар тавьж өгмөр байна. Энэний бор өнгө нь нэг тийм гоё улаавтар, шаргал нэг тийм зөөлөн бор өнгө гэдгийг. Тэгээ энийг нүднийхээ хөгөр хэсэгт тавьж өгөөд нүдээ бас юм гоё тод гэх юм уу та харагдуулна. Бүдүүн багсаа аваад сүдрээ шанаан дээрээ тавина. Сайхан уусгаж өгөөд тэгээд өснийхээ хүрээгээр яг ингээд толгойн өснийхээ хүрээгээр ингээд дагуулад явчихвал гоё уусгалттай тэгээд царайч гоё тодроод ирдэг юм да. За хамраа өндөрлөхдөө би энэ бүдүүн багсаа нарийнхнаар нь чимэгч жагаад тэгээд сайхан уусгаад өгчтэй. Олон багс хэрэглээд байхгүй. Ер нь нэх их олон юм бас хэрэггүй л гэж би боддог байгаа юм аа. Эсвэл нэг зүйлийг олон дахин ашиглахыг оролддог. Nursing Orgasmic хацар өнгөлөгчөөр ашиглана. Хацраа өнгөллөө. За ерөнхийдөө явц бол ийм. Нүдэндээ би энэ сата шаргал өнгийг бас ашигламаар байна. Энийг нүднийхээ дотоод буланд бас гэрэлтүүлэг болгоод хамрынхаа зөөрт хацрынхаа дээд хэсэгт тавьж өгнө. Валентины өдөр болохоор би өшөө илүү гоё саатай гоё гэрэлтсэн харагдмаар байгаа болохоор энэ Rimmel London-гийн цайвар өнгийг гэрэлтүүлэг дээр нэмж тавьж өгмөр байна. Тэгээд уруулынхаа дээд хэсэгт бас тавьлаа. Одоо надад энэ гэрэлтүүлэг нь боллоо. Тийм учраас нүдээ контуроор гоё зуръя.
Precision Liquid Eyeliner гэдэг энийг би Monso's Silky Girl гэд брэнд байсан баха. Тэрийг авсан байгаа. Гоё тод бас нарийнхан гардаг. За сайхан сэвэд хатаач идэхгүй болвол будалтаа бас урсгачвал эсвэл наалдаад нэг гарчих юм бол сормосоо дэрвэлгээд сормосоо будна. Сормосны будаг би Maybelline Lash Sensational гэдэг энэ сормосыг их гоё өтгөн дэргээр харагдуулна. Надад энэ сормосоо ямар ч гэсэн гоё ингээ дэргээр харагдуулдаг болохоор энэ дуртай. Ерөнхийдөө миний бодолд дуусах төгсч байна. За уруулаа. Энэ Art Deco-гийн Honey Beige гэсэн баха. Энэ өнгөөр нь сайхан хүрээлээд уруулын будгаа урсахгүй гэдэг үднээс л ингэж хүрээлж өгч байгаа. Тэгээд уруулаа гоё бас зузаан уруултай гоё цоргор харуулахыг эсвэл ингээд доор нь жоохон сүдэр тавиад өгөх хэрэгтэй гэж байгаа. За ингээд өөрчлөлтийг харагдаж байна уу гэвэл та нараас надад бол бас нэлээд өөрчлөлттэй юм шиг. Уруулын будаг маань L'Oreal-ийн час улаан 337 байгаа. Болзоо бас гэгээн Валентины өдөр болохоор би онцгой илүү гоё тод бодолд хий гэж бодсон. Уруулаа илүү онцолж аваад бусад хэсэг маань бол арай тийм энгийн зөөлөн харагдъя гэж бодсон. Ямар ч хэсэн гялалтсан өөрийнхөөрөө байгаа юм шиг тийм ийм бодолтой боллоо. Өшөө илүү гоё болгоё гэж бодох юм бол хүмүүс химс сормоос зүүдэг байгаа. За ингээд химс сормоос зүүсний дараа бол ингэж харагдах нь байна. Бодолт маань ингээ болсон учраас үсээ гоё бэлдээд ингээд болзоондоо бэлэн боллоо. Та бүхэнд миний гэгээн Валентины бодол таалагдсан байхаа гэж найдаа. Хэрвээ таалагдсан болвол эрхийн мэрэгний өргөөрөө бас өөр ямар нэгэн бодолд хэлэх хүсэлт байвал сэтгэлдээ дооронд бичиж тавьж агаарай гэж та бүхнээс хүсье. За 50 амьдралыг Монголдоо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг захиалж миний бичлэгүүдийг өшөөх үзмээрээ үл subscribe гэх тэр товчийг нь дараарай. 50 амьдралыг Монголдоо